Өнөөдөр манай зочноор нийслэлийн аврах ангийн штабын дарга дэд хурандаа цогт хоёр хүрэлцээрсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе, цаг гарган ирсэнд баярлалаа. За эрхэм та бүхэн. Та жоох урагшаас энэ телефон руугаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн одоо мэдээлэл хүргэхээ хүрээнд за та бүхэнтэйгээ хамтарч байнга ажилтгаа тэгээд зуны амралтууд дуусах болоогүй байна. Үер усны мэдээ сэрэмжлүүлгийг бид бүхэн байнга хүргэж байгаа. Тэгээд энэ хугацаанд дахиад мэдээллийг хүргэхээр таныг урьсан байгаа. 6 сарын 15-наас хойш одоо яг одоо хар цэгүүд гэж одоо онцлогдсон тэ эрсдэлтэй бүсүүдэд та бүхэн маань эргүүл хийгээд одоо бараг сар хагасны хугацаа өнгөрцөн байна. За энэ хугацаанд ер нь үр дүн юу байна гэж ярилцлаа эхлэе. За тэгэхээр хар цэг гэдэг нь Монгол улсад тогтогдсон одоогийн байдлаар бол 399 хар цэг байна. Тэр нь яг хар цэг гэж нэрлэсэн бэ гэхээр нэг газар 2-3 удаа осол гарсан яг тэр цэгт. Тэгэхээр нэг зохиомл маягийн карьерууд байна. Хайргын аваад ус гарцсан. Тэгээ хүмүүс тэрэн дээр очиж гүнзгийг ингууд очиж тоглодог юм тохиолдлууд байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ Улаанбаатар хотын бүс нутагт цагдаагийн байгууллага хөвгт хамгаалал улаан загалмай онцгой байдал гэдэл нийт одоо энэ өдөрт явж байгаа 200 гаруй хүний талан шахуу Улаанбаатар хотын бүс нутагт туул хэрлэн гол энэ Багнуурт эргүүл ажлыг зохион байгуулалт явж байна. Тэгээ одоо иргэдийн маань энэ мэрэгжлийн байгууллагын тавьж байгаа зөвлөгөө зөвлөмжүүдийг биелүүлэх байдал нь бас тиймч сайн хориг. Тэр яг л жоохон 100 татцсан баярлцсан байгаа хүмүүс үл ерөнхийдөө нүүхгүй эндээ байна би шаардлага хүлээж авахгүй амарж байна гэдэг ийм асуудал гардаг. За ер нь зарим нэг хүмүүс бол маш сайхан энэ та энд ингээд аюулгүй газар энд байна энд ингээд буучгаа гэхлээр за тэгье бид одоо бас буруу газар байрласнаа мэдээгүй байсан байна бас ирж хэлсэнд баярлалаа гэдэг ийм гоё хүлээж авч байгаа хүмүүс байна. Зарим нь бол тэр ерөнхийдөө жоохон 100 татсандаа л яг эсэргүүцдэг ч гэдэг юм уу. Өгвөл бид бүдийн тавьсан шаардлагыг арай өөр талаас нь хараад байдаг байна. Та нар амраасан. Ирэхэд халдлаа гэж. Тийм. Ерөнхийдөө баг гэдэг юм шүү дээ. Татвар юм уу салж нийтэв гэж та нарт бид нар юу яахгүй хадин та нар биднийг хараад байж ах хэрэгтэй гэдэг ийм имийг тавьж байгаа хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ бүгд биш л дээ. Ерөнхийдөө бол бас янз бүрийн хандлагууд гарч ийн. За тэгээ хар цэг гэдэг газарыг ингээд тэнд байдаг энд байдаг гэж зарлчингууд яадаг юм бэ гэхлээр за хар цэг гэж зарлчингууд яадаг гэхлээр тэнд нэг гүнзгий байдаг учраас тэнд очиж уралдээ. Тэнд очиж гүн рүү шомбож нөгөө доош нь ундааны савнд илс хийж байгаа шидээ тэгээд хин хурдан гарч очиж авчрах нь өнтер гээд хоорондоо тоглодог. Ой ийм байдаг байхгүй. Тэгээд бид бүгд сүүлийн үед л одоо энэ эрдлийн юг урдсан сэргийгдэх ажлыг бол бүх төрлөөр хийж байна. За жил болгон урдсан сэргийгдэх ажилд явж байгаа энэ завт эргүүлийн болон явган эргүүл хөдөлгөөн тэргүүлүүдийнхээ бүрэлдэхүүний тоог жил болгон нэмж байгаа шүү дээ. Тэр нэг ихлээд нь 50-60 хүн явдаг байсан. Дараа нь 100 гаруй болсон. Одоо бүр 200 гараад явж байна. Тэгэхэд чинь л тэгээд дээрэс нь одоо бүр энэ хороо одоо чинь туулгын те 22 дугаар хороо хангуул дүрийн 14 хороо моронд бол хорооны ажилчид нь хүртэл санаа зовоод манай одоо хорооны нутаг дэвсгэр учраас бид бүгд ч гэсэн одоо бас баяр амралтын өдрүүдэд та бүгдээ дэм болъё гэж ингээд цуг явдаг нөө тараах материалууд цуг тараалцдаг. Ийм ажлуудыг бас сайн дураараа хийж байгаа хүмүүсийг олон бий. За мөн одоо бас нас тогтсон бас эмээнэр тэр байдаг шүү дээ. Тэр хүмүүс энэ төр бол одоо би өөрийнхөө явж чадах хэмжээтэй газараар бас дэм болъё гэж ингээд тэгээ ингээд нэг урайлъя гэдэг энэ төр гэдэг. Тэгээд одоо хамгийн гол нь тэгж явуулах чинь нэг талтай аюу эрсдэлтэй. Тийм учраас бас баярлалаа гэдгээ хэлээд бас тэр хүнийхээ талархлыг нь бид бич яваад ингээд тэгээд одоо дараагийн ажлаа хийж яана л да. За өнөөдрийн байдлаар бол нийт 200 гаруй хүний 100 гаруй Улаанбаатар хотын бүс нутагт туулголд завд эргүүл 2 явж байна. Багнуурт зав 2 явж байна. Алайхад 2 явж байна. Ингээд нийт 6 зав өдөр болгон явж байна. За завин дээр бол 4-6 хүний бүрэлдэхүүнтэй баг явж байгаа.
За тэгээд л ингээл сэрэмжлүүлээл бид нэгэд урсаад дээрээс нь ороод ийн. Тэгэнгүүт айгүй хэцүү одоо үнэхээр одоо нэгнээр уур хүрмээр процессыг бид нэгэд нэг 20 минутын өмнө яваал эргүүлэхийн зай хэмжээ хугацаатай богиносгоцсон байхгүй. За. Хол ингээд урцдаг байснаа богиносгоод ингээд эргүүлүүдэд хуваагаад за завд эргүүлүүд бол энэс энэний хооронд явъя, морин эргүүл ийш явъя. Одоо хүн машин очиж чадахгүй газараа морин эргүүл нь явъя. За тэгээ мотоцикл явъя. Мотоцикл явж байгаа, сураантай явж байна цагдаа нар. Тэгээд дороо нь явж байна. Дороо нь манай яаж нэгтлэр Баянзүрхийн гүүрнээс Ярамгийн гүүрний хооронд явж байгаа. Тэрнээс цаашаа болох нисгийн зоонууд орчдөг. Дээшиж бас нисгийн зоон байна, доошиж байна. Тэгэхээр дороо нь унчих аюултай учраас дороо явж байна. Дороо маань тэгээд энэгээр бидэд мэдээлэл хүргэдэг байхгүй. Тэнд хүмүүс бөөгөнчлөө, галт бүлжлээ, зодтолж байна гэдэг. Тэгээд тэдлүү цагдаа явуулдаг иймнүүд. Тэгээд ерөнхийдөө жил болгон энэ гол осноос урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж, жил болгон нэг аяныг өрнүүлж, энэ жил бол одоо бүү бас гэдэг нэртэй. Тий. Гол усыг басжуулахгүй гэдэг ийм аяны өрнүүлээд ажиллаж байна. Тэгээд одоо ингээ ажиллаж байх энэ хугацаанд бас их айхтар харамсалтай юмнууд бол одоо бид тохиолдож шít. Яваад очин ах トゥ нэрээрээ хамаатан саднараа нэгээрээ хоёроо гурваараа ингээд осолд орж явах жишээ нь. Тэгээ яасан бэ гэдэг тэгэхээр ерөөсөө л эцэг эхийн хараа хяналт. 3 настай хүүхдийг 5 настай хүүхдэд харуулж ах нь хараа сууж байгаа гэдэг ингэдэг. Тэгээ ерөнхийдөө одоо тэр дунд насны хүүхдүүд энэ төр бөөнөр уцанд ордог шалтгаанууд яадаг вэ гэхээр гэрээсээ гараад бөөнөр ундууд дугуйтай давхиж ирээд усанд орчдөг байхгүй. Тэгээд хүний очдөг бод бидний нөд машинтай очиж чадахгүй газраар буюу энэ дугуун зам байгаа штэ. Тэгээд тулгуурлын хажуугаар явдаг. Тэгээд замаар яваад тулгуул руугаараа усанд орчдөг байхгүй. Тэгэнгүүт тэрнгээр нь мортиргүүдүүд явуулаад байгаа. Тэгвэл тэр болгон машин явж чадахгүй. Ягуун хүн бас тэр торлог ихтэй бургас ихтэй газраар явах боломжгүй байгаа учраас ерөнхийдөө бол тэрнгээр мортиргүүлээ явж байна. Хурдан түргэн байлгуудын мотоцикл, сураан, за тэгээд завтай явган эргүүлүүд бас их явж байгаа шүү дээ зөндөө. Яг бол завин дээр явж байгаад аврах ажиллагаа явуулж мэрэгжлийн хүмүүс завин дээр явах хэрэгтэй. Яг бол маш хурдан аврах ажиллагаа явуулж заад гэтэл улаан загалмай юу маань хөхт хамгаалын тэр маань бас цуг явах боломжтой явах хүсэлтэй байдаг боловч боломж нь бас дарна даацын хэмжээ байна. Дээрээс нь бид нар бас тэр хүмүүсийг аюулгүй байдаг хангаж явна гэдэг маань бас аюултай тийм учраас бас тэр хүмүүсээ тэр болгон одоо бас яваад өгөөч. Явъя гэсэн хүсэлтийг нэг бол бас авчихгүй за зөвхөн явган эргүүлээр нь тэр машинтай эргүүлдээр нь бол явуулж байгаа. За ийм байдлаараа эргүүлийн ажлыг бол одоо зохион байгуулж байна. За мөн одоо Монгол хүнийхээ ёс зүйдгийг бол бас зарим тохиолдолд алдагдсан. Бас нэг хөгийн нэг тийм одоо бас нэг уур хүрмэж гэх юм уу? Дургуур мөрөмд байна л да. Одоо жишээ нь туулгалт чинь уснаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаас эхэлсүүлээд гадна зөндөө олон зөрчил үүсчихэд байхгүй тэр орчинд. Өдөртөө бол 1500-аас 2000 машин, 4000 гаруй хүн туулгалын, дунд голын, тэгээд сэлбийн голын ойролцоод хамарч шүү дээ. Тэгээд зүүн тишээ бол багнуур хэрлэн сэлэнг дэшээ туулын их рүү одоо заан тэрэлж гүүр гэлгээл энэ рүү зөндөө байна. Тэгэхээр энэ явцад хүмүүс ингээд хандаад очиод ингээд зэрэмжлэг мэдээлэл өгөө явж чад нэгдүгээр ил задгаа дуртай газар гаал түлж байна. Чулууга халаана гэдэг. Тэгээд бүр ингээд хоньны гизийг шууд усан дурсгаж угааж байгаа юм байна шүү. Өстой ясчуудгаа алдсан. Тийм ясчуудгаа алдсан нэг хэлбэр. Дээрээс нь сая бас бид нар аврах ажиллагааны ажилтай байхад голын салаан дотор үхэр ажиллаж байна. Цус мөсийн гоож болцсон тийм ингээд манай үхэр явахгүй байсан одоо тийм учраас энд ингээд ажиллаж янзалж байна гэдэг юм ярьж байна. Тэр одоо зураг бичлэг бүх юмуд нь би цагдаагийн байгууллагууд нь бидэрт цуг байсан учраас тэгээд эзэн бүгд тогтоогоод өөр их мал мөн биш гэдэг асуудлуудыг тогтоогоод ажиллаа хийсэн байдаг. Гэтэл нөгөө 4 сайхан том залуучууд биш үхэр явахгүй байсан чинь тойрол сурдаад өргөөд яваад 3 хөлтэй мал уснаас гарчих боломжтой байхгүй. Тэгэхээр залхуурал хүний нүднээс даалдаг яа бургасан дотор ингээд энэ төр бол одоо
гол усаа бохирдуулж байгаагийн нэг хэлбэр байна л да. Тэгэл зөндөө одоо сүүч одоо хасгахыг цээрэлдэг байсан ард хүмүүсүүд тийм ээ. Тэгтэл бол ер нь та нэг болдог бол надтай нэг яваад нэг ингээд одоо тийм бэйбл мэдээллийн байгууллагууд зөндөл явж байна л да. Тэгээ ингээд цуг яваад ингээд харуулал яах дээр ямар эвгүй үед ямар муухай байдин гэдэг юм айгуул ярьж байгаа. Гэтэл нэвтрүүлгийнхээ юунд оруулах нөгөө журам мурам юм болдгоо юм шиг нийт дүрсийг оруулж болохгүй, хүүхдийн дүрс оруулж болохгүй тий. Гэтэл ойролцоо байгаа хүмүүс нь тэр хүүхдүүдийн хажуу зодтолдож байна. Машин дээр гонж явж байгаад онголдож байна шүү дээ. Өчигдөр тийм тохиолдол болж согтуугаар дээр хэрэгцэл унж яваад тэгээ машинтайгаа хажуугаар унсан юм тохиолдол байна. Тэгээд ерөнхийдөө хол усны ойролцоо манай цагтаа нар ажиллаад байгаа ч гэсэн нөгөө орох гарах газар нь их олуулаа хол уучраас хаагур нь чамаагүй гараад утаачих. Тэгэл зам дээр гараад нийтийн хөдөлгөөнд оролцоол ингээд явж байгаа нь бол өөрөө одоо бас аюултай нөхцөл байдлууд нэг шинж тэмдэг болж байна л да. Өөрсдийнхөө аюултай байдлаас удаа бусдын аюулгүй байдлыг ингээд хөдөлж байгаа асуудал. Тэгээд одоо энэ үер болохын өмнө туулгуулын айс сав газраар бол маш их хог байсан. Хүмүүс цэвэрлээд байгаа шүү дээ. Энэ орооны ажилчид нь цэвэрлж гин ингээд байна. Янз бүрийн аянууд бас болж цэвэрлсэн. Хамт олноороо дүүргээрээ байгуулгаараа ингээд цэвэрлээл аваал ачуулаад ингээд байдаг. Гэтэл тэрний ард нь одоо нэг хүн цэвэрлэгээ хийгээд тэр хүний араас 10-аас 20 хүн ирж хог тарьдаг байхгүй тий. Тэгээд тэрийг хязгаарч авч явахгүй байна. Тэгээд маш их хогийг энэ бургасны доогуур хогийн цэг рүү аваачаад орхисон гэснээр үйл яваад хогийг наваа явчихдаг. Уудтай хогнотч ус орох дээр хөвдөггүй байхгүй. Ингээд дооштой яагаад тэгээд голын дотор гიშгэд үзэхтэр битүү хог байдаг юм тохиолдод байна л. Тэгээд хаамаагүй бийцж байна. Одоо нэг ус руугаа бидэж орж болохгүй гэлээдэг тэндээ хүн очихтой ерөөсөл хүн харагдахгүй газар л байх юм бол тэр бургасны доогуур одоо энэ төгөл мөгөл энэ газрууд нэрс хүмүүс тойрол бийцж тэгээд битүү цагаан одоо налинцнууд усан дурсаал. Ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа. Тэгээд бид ингээд хэлж байгаа байхгүй. За ус маань өөрөө маш их үерийн нөхцөл байдал үүсгэний улмаас хүн орох хэмжээний одоо цэвэрхэн биш байна. Маш их малын зэг зэмтэй амтны хог новш одоо ингээд ийм ингээд урсж байна гэдэг ингээд ууттай хог өргөд харуулж байна. Гаргаж байгаагаа түүж байгаагаа харуулж байна. За тэгэл одоо энэ хүмүүс ч ингээд зөндөө хилээд явцсан. Бид нар яаж амархаа өөрсдөө мэдье. Да тэгээд одоо та бүгд бол зүгээр л ажиллаа. Бидний одоо евро бити оролцсон. Гэдэг. Тэгээд мал амтныг одоо цус нүжийн хоньны гэж сугаалаа барьлаа нэ дээргээд ингэнгүүт чи ямар экологийн цагдаа мó гэж мэддэг. Тэгэл одоо би нэг цагдаатай хэлээл цагдаа маань дараагийн арга хэмжээг нь тооцоод ингэдэг. Тэгэхэд хүн юу гэж хэлдэг вэ гэхээр манайхан эхлээд ирэх амир ярьдаг байхгүй. Үүргээ мэдгүй эрхээ ярьдаг. Би хамрахж байна. Би өөрхөн мөнгөөр авсан хоньныхоо гидсээ хаана угаахаа би мэдэж гин гэдэг. Энэ асуудууд байна. Тэгээ хоньыг одоо ингээд энэ амьдаар нь авчираад туулын салаануудаар их ажиллаж гин л да. Тэгээд нөгөө үсийн юуг нь арьс үсийг хайж гин. Арьсыг хайж гин. Тэгээд ерөнхийдөө модны ярал руу чихдэж шүү дээ. Толгой ширээ хайж байна. Гиз дотрын зарим цэвэр зарим тийшд нөөх дотор өөхөд нь хайж гин. Тэрэндээ сонсоход л зүгээр ядаа биткойн цуглаал өнөр танар найртар болоод нөгөөд нэг өөр амарч байгаа хүмүүст айгүй нөлөөлөл өөр нөлөөлөлтөй болоод эхэлж байгаа байхгүй. Тэр ингээд энэ тостой чулуунуудаа хоргог хийсэн чулуунуудаа их хайдаг. Тэгээд тогоо шангаа угаацнуудаа бас ингээд суурин байгаа газарынхаа ойролцоо орхичдаг ингээд тунарсан хорхны тоснууд л үүсэж шít. Энд ингээд бид завдэргүүлд яваад ослыг аюулгүй талаас нь сэрэмжлүү явж байгаа ч гэсэн бусад төрлийн бүх төрлийн сэрэмжлүүлэг тийм байна тий. Өгч байгаа байхгүй. Эргээд голын айс авыг бохирдуулахаас эхлээд. За тэгээд наадмын үеэр нийтдээ 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэсэн. Ийм тэгээд 45 оны иргэний амь насыг хамгаалаад 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан. Бас харамсалтай нэг 13 хүн ингэсэн гэсэн тоо баримт байна тийм. За энэ 13 хүн гээд энэ тоо баримт энэ төр бол
ингээд өсөд байж 12%-аар өсөж ин тэ. Энэ маань яаж яах гэхээр ерөөсөл иргэдийнх нь өөрсдийн бид бүдэд өгөөд байгаа сэрэмжлүүлгийн эсрэг байгаад байгааг нэг хэлбэл байгаа юм л хүлээж авахгүй байгааг. Тэгээ бид үчнэгээд тэгвэл олон жилийн аврах ажиллагааг зохион байгуулад аврах ажиллагаанд оролцоод хийгээд ингэ явж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ аюултай гэдгийг бид мэрэгжлийн байгууллага хүмүүс байх учраас хилээд байгаа байхгүй. Гэтэл хүлээж авч байгаа хүмүүс маань өөрсдөө тийм байхгүй. Ингээд ингээ хоёр тийш зөрөөд идэг. Бид ингээл эргүүлээр яваад голоос нь хальдуу 50 м 100 м холдуулчаад нэг километр 2 км явчаа эргээд ирэхэд буцаал нөгөө хүмүүс нь биш юм ахад өөр ирсэн машинтай хүмүүс ирээ буучдаг байхгүй. Тэгвэл эдрийг явуулахгүй бид нар явахгүй гэдэг ингээл бүгд дээр яг голынхаа ирэг дээр очиж байраад. Жохон барьцаад. Тэг ер нь барьцдаг гэсэн. Тэгээд байрлахтаа бас буруу их байрлаж байна. Нөгөө майхныхаа хоёр тийшээ гардаг хаалгатай майхны нэг хаалгыг аваачаад голынхаа ирэгт тулгаад барьцдаг. Шөнийн цагаар буруу тийшээ гараа усруу унсан тохиолдол байдаг. Тэгэж осолцсон тохиолдол байдаг. Одоо нуралт үүсээд гэсэн үг тийм ээ. Өөрөө андуурч гараад өндөр иргэдтэй талархуу усруу унчих. Хоёр алах. Тэгээд асуудал үүсчихсэн тохиолдол байдаг. Тэгэхээр бид бүгдийн өгж байгаа зөвлөгөө зөвлөмж даг Монгол хүн л болцсон хойно гол усандаа бараадах тэр нутаг ус руугаа явахгүй байлаа ч гэсэн бас нэг сайхан гол усын дээр очие гэж байгаа. Энийг бол бид бүгдийн хинтэн л байдаг зүйл байхгүй. Гэхдээ энэ завь тэргүүл болон явган эргүүл хөлгөн тэргүүлийг явж байгаа бүрэлдэхүүний өгж байгаа зөвлөгөө зөвлөмжүүдийг л цаг тухай бүрд нь л биелүүлж мөр байгаа байхгүй. Тэгэх юм л тэгэл сайхан наад чинь сайхан баярлж чинь энэ олон осол гарахгүй. Тэгээд энэ осол дээр очиж ажиллана гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Энд ч одоо яг л өөрсдөө бид ч бас залуу хүмүүс, үр хөвгтэй хүмүүстэй очиод бас нэг үний хөвгт гарах нь бас л зүрхөвдөн тий. Санаа зовн зүрхөвдөн хэцүү шүү дээ. Тэгэл одоо бас нэг залуу бүрэлдэхүүнтэйгээ эрдлийн ажил зохион байгуулалт явж байгаа явцдаа бол бид чинь байнгын ярилцлага хийж явж байгаа шүү дээ. За ийм бидгийн тийм бидгийн энэ голын гүүрнээс энэ голын гүүрний одоо тийм Баянзүрхийн гүүрнээс Маршлийн гүүрний хооронд зохиомол маягийн одоо цүнхэлтид байдаг. Байгалийн цүнхэлтид байдаг. Тэдэн мод байдаг. Унсан. Энэ дээр тэглэх магадaltaй гэдэг ингээл эрдлийн ажиллагаа зохион байгуулах чадамжуудаа ярина. Дээрэс нь энэ газрууд хүн их ороод идэв шүү. Энийг саараарай. Ингээр машинтай гараад энэ тохоор орчдгийн шүү гэл энэ булганыг л нөгөө бүрэлдэхүүнтэйгээ сайхан яриад яваал гэл үүргээ гүйцэтгэл байж байна. Ер нь бол аврах ангийн болон энэ дүүргийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүнээс гарч байгаа бүрэлдэхүүнүүд л огт амрахгүй явж байгаа шүү дээ. Тэгээ 20-ны өдрийн өглөөний 06 цаг хүртэл дан тулаа явсан 8-ны өдрөөс тэгэл ингээл тэр хүмүүс ч гэсэн арга яртай хүмүүс одоо ингээл очимоор байдаг. Гэтэл нөгөө уул нь баяр наадам болоод байдаг. Үндсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэгээ дээрэс нь томилгоо тавигдчих дээр томилгоогоо бид чинь бас хийх ёстой ажил учраас хийгээ явж байгаа. Тэгээд нөгөө очиод ажлаа хийгээ сайхан гэдэл урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулад ингээ явж идэл хүмүүс өгөнд нь орохгүй байх дээр айгүй хонд юм билээ шүү. Чинь тийм манай аав чиг манай ээж чиг хүн байж иж арайч танаг тэгээд өгөөч тэгээ гуйж байгаа би аврагчдаар харж ялаа шүү. Тэгээ манай залуучууд ч нэг юм нүүхгүй гэдэг юм. Яг нүүхгүй гэхээр галт хүлцсэн байна. Чулуу хаалж гин хорхогоо хийж ичээд нүүр гэдэг. Үгүй л нөгөө шорлогны зууханд төр халуун байна. Нүүрстэй байгаад манай залуучууд зөөж өгч байна. Майхны зөөж өгч байна. Тэгээ согтуу машина барихгүй хөхт нь өөрийг нь хажууд нь суулгаад машиныг бариад бас голоос холдуулж өгч байна. Тэгэхгүй л голын санаас гарахгүй байж байгаа гинт үерлээ. Үүрэгт бус ажлуудаа нэмэлт үйлчлэгээнүүд орж ирдэг. Бас санал тавина шүү дээ. Шөнө оройн цагаар нөгөө жоохон юм балгацсны дараа нөгөө дуудлагын жолооч гэж байдаг шиг л нэмэлт үйлчлэгээнүүд орж ирж байгаа юм. Ягдсан жоохон юу гэл юм бэ? Асуудалтай сонсогдож байна л та. Гэтэ одоо юу гэдгийг жилд одоо нэг баяр наадам болдгороо болно. Тэгээ аялал жуулчлал гэдэг зүйл зөвхөн гадаадын жуулчин гэлтгүүгээр манайхан бас дотооддоо бас өөрсдөө ингээд хөдөө орон нутг ч юм уу за тэгээ хөдөө орон нутг руу явж чадахгүй бол Улаанбаатарынхаа ойр хавийнхаа гол мөрөнгө ерхэд бол дагаж амрах гэдэг талтай. Тэгэнгүүт энэ усны ослын тохиолдол гээд ингээд бусад байгууллагч гэсэн бас нэг аяны хүрээ гэж явуулдаг л да одоо нөгөө нэг хором ч юм уу эсвэл бүү яар гэдэг энэ цагдаагийн газраас явуулсан одоо энэ аянууд ингээд тодорхой хэмжээнд ингээд хэрэгжээд бас хүмүүсийн одоо хэрэглээнд жишээлбэл ингээд ороод эхэлсэн. За яг энэ хүрээнд бас бүү бас гэсэн аян жишээлбэл явуулж байгаа. Усны ослоос урьдчилан сэргийлэх. Тэгэхээр
энэ аяны одоо хүрээнд бас тоо үзүүлэлт маань өмнөх онуудтай харьцуулахад буурж гин үү? Эсвэл бас иргэд тэрийг бас бүр хүлээж авахгүй эсрэгээр өсөөд байна уу гэдэг зүйл. За эргүүлд явж байгаа хүмүүсийн маань тоо улам өссөн. Арга барилууд нь өөрчлөгдсөн. Тэгээ одоо дан завтай эргүүл явдаг байсан мэл явган эргүүл явдаг байсан энэ жилээс сураа морь мотоцикл дрон гэдэг нэмэл үзэж шít аль явган эргүүл. Тэгээ одоо яавал хүнд энийг урьдчилан сэргийлээд аль болох баг болгочих уу гэдэг. Гэтэл 12%-аар өсөж байна гэдэг чинь ерөөсөл иргэд бидний зөвлөгөөг хүлээж авахгүй байгааг нь хэлбэр байна. Өнгөрсөн жилээс бол осолцсон хүний тоо өссөн. Тэгээд бидүүд энэ дээр юу гэж харж байгаа юм бэ? Иргэд ерөөсөө бидний энэ юу зөвлөгөө зөвлөмжийг биелүүлж өгөхгүй байна. Энийг нь одоо яаж яах вэ гэхээр урьдчилан сэргийлэх ажлыг бид ингээд эрчимжүүлээд ингээд олон хүн нэмээд байхаа зүйлүүд энэ зураг телевиз FM радиогийн урьдчилан сэргийлэх ажлын мэдийг одоо бид үүд ингээд яриад байгаа энэ яриа энтрийг нэг цаг давхт боломж байдгүй давхцуулмаар санагдаад байгаа байхгүй тийм. Сов солиход нөгөөднөөс сэрэмжлүүлэг мэдээлэл явж идэг. Нэг солиход хүн солчин. Тэгээ хоёр дахь нэрээ юу ч нэг гэж нэг сонсох байлгүй. Дахиад нөгөөд нэг залуу бас юм ярьж байна. Юу гэж ингэдэг юм байна. Гэтэл замын цагтаагийн дэвшүүлсэн энэ аянуудын хүрээнд яаж нэхлээр нөгөөд зам нь тодорхой. Замаас гараад давхиад байгаа нь бол цөөхөн байгаа учраас зам дээр нь байхад нэгээд материалаа тараагаад сэрэмжлүүлээд одоо тэр авах харганд бүх юмд хийх боломж нь бас нэг талтай байдаг. Гэхдээ одоо энэ зам дээр машин барьж явж байгаа хүмүүс арх усан хүмүүс баг байдаг учраас чиг вирус тэр талаас нь бас хаяа бодож ирсэн шүү дээ. Энэ гол иргэд давуу байгаа хүмүүсүүд ихэнх нь амардсан айраг цагаа пиаварих дуудараас хэрэгэлцсэн байгаа хүмүүс ер нь хүний шаардлагыг ер нь хүлээж авдаг юм байна да гэсэн бас бодол байна. Тэгэхдээ бид одоо бас 13 жилийн хугацаанд энэ цагт эргүүлийн явган эргүүлийн ажлыг хийхдээ цагдаагүй явдаг байсан. 7-8 жил цагдаа тавьж. Ингээд бол харин зөвлөгөө зөвлөмж илүү сайжирсан шүү. Бас хүлээж авах нарийн дээр. Арай өөр харж байна. Ер нь аврагч бүрэлдэхүүн очиод ингээд за нүгээрээ гэхэд за тэр хэлж байгаа хүний насныхан бол бас ингээд нэг төвшин зинзэг гэдэг шиг ингээд яг яриад өрөнд таардаг юм шиг бас нүн. За тэгээд тэрнээс ахмад болоод ирэхдээ нөгөө хүмүүс нь биелүүлэхээ байцдаг тал. Ер нь уусан хүмүүс үл бидний энэ хэлж байгаа шаардлагыг хүлээж авахгүй дээ. Цагдаа очиод бас ингээл хөрх нэрвэ барна штэ тий. Одоо ингэх хэвээр байна, тэгмээр байна. Бид нар ингээ явж гин гэл ингээл тайлбарлаа л. Тэгэнгүүт уусан хүмүүс яадаг вэ гэхээр ерөөс урдаас нь хүлээж авдаг. Дээрээс нь манай монголчууд нэг юм даргын нэрийг актер барьдаг юм бас гарна штэ. Тэрийг таних уу гэдэг. Энийг таних уу? Би тэрний ангийн хүүхэд нь байна. Тэр нь чи хэлний шүү, барин шүү гин. Тэгээд тэрлүү чин залгачих уу, намайг энд ингээ байлгахгүй байна энэ төр гэдэг ингээ. Гол нь нөгөө тэр юм юу вэ гэхээр өөрийнх нь төдөл яриад байгаа. Харин тийм. Гэр бүлийн төлөө тий ингээ яриад байгаа чинь бидний нөгөө даргаас айдаг одоо юу айдаг цэргийн зархидах ёсныг мэддэг учраас л бидийг бас нэг загнуулчмаар санагддаг юм уу? Бас нэг өөрийгөө бас тэр хүний мундаг найз гэдгийг харуулах гэдэг юм. Тэгээд ерөөсөө бүгдээрээ нэг том дарга нарын нэрийг аягүй сайн мэднэ. Цагдаач ажиллахан, онцгойч ажиллахан. Тэгээд тэрнтэй ч ярин шүнтэй шин. Сүрдүүлээд гэдэг юм. Тэгээд амраахгүй байна, хөөд хуугаад байна гэдэг юмнууд ярьдаг юмуд бий л дээ. Тэгэхээр бид бүгдийн одоо яваад байгаа юу л иргэд ер нь баярлцсан байгаа үедээ л биелүүлдэг юм байна даа гэж бодоод байна. Тэгээд одоо бид чинь өглөө 10 цагаас гардаг байсан бол 9 цаг болсон шүү дээ. Яг бол баярлахаас өмнө очие гэдэг. Ууж идэхээс өмнө очие, ямар ч майхнаа барьж эхлэхээс өмнө очие гэдэг. Эрүүл ухаантай. Гэхдээ энэ туул голын иргэд дагуу 9 хонсон, 10 хонсон гэх айлууд бийж идэв шүү дээ. 3-4 майхан. За тэгээд энэ зүйлээ бас цааш нь үргэлжлүүл. Ерөнхийдөө нэг юм урьдчилан сэргийлэх гэдэг зүйл байгаа. Одоо яг одоо нэг шаардлага тавингууд одоо бид нар амарж байгаа та нар зөвхөн ажиллаа гэдэг нь одоо өөрөөсөө заавал осолцсныхаа дараа та нарын ажлыг бас авах гээд байгаа юм уу, үйлчлэгийг авах гээд байгаа юм уу гэдэг нэг юм сонир үнцэг. Гэхдээ заавал осолдох албатай биш. Тэр чинь бас тэр хувь хүний нэгт аюулгүй байдал энэ чинь бас нөгөө эд хөрөнгөөс гадна эрүүл мэндээрээ хохирж байгаа зүйл жишээлбэл орж ирж байгаа. Тийм болохоор урьдчилан сэргийлэх гэдэг нь ерөнхийдөө бас ирээдүйд гарч болзошгүй. Одоо ослыг бас нэлээд их хуваар бол бууруулдаг зүйл байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр хүмүүс маань өөрсдөө бас ямар
зөвлөмж ерөнхийдөө юунд илүү анхаарах хэрэгтэй байдгийг. За Чингис хааны алдарт үг шүү дээ. Угтаж хар тоосч бэлд тест ав гэж нэг үг байна. Энэ үгний л өгүүлбэр зүйн хувьд бид нар угтаад бэлдээл тосч бэлдээл ингээд юу яагаад шүү дээ. Урдсан сэргийдэх ажлыг зохион байгуулад байна. Гэтэл энэ хүмүүсийн нөгөөд нэг биедүүлж байгаа, биедүүлэхгүй байгаа хоёр дундах заагуудын хувьд бол жоохон нас ахмаг талуургаа одоо юм уу тийм ээ одоо 40 гаруй насны хүмүүсийн биелүүлэхгүй байгаа байдал нь арай илүү байгаа шүү. Ер нь бол тэгээд залуу үе буюу 30-аас доош насны энэ бол за ах нараа уучлаарай ёстой мэдсэнгүй гэдэг байдал үүсдэг. Дээрэс нь гол усанд их ойрхон өссөн хүмүүс бас энэ усанд амар орж байна. Тий. Нөгөө сэлж чаддаг гэж өөрсдөө тэгээд дүгндэг. Тэгээ одоо би орнон сэрдэнг хэрлэн юуны дагуу өслөө гэдэг ийм ярьдаг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол хамгийн буруу хандлага. Яадаг гэхэлэр энэ гол булганы усны урсах хорд өөр, гүн өөр. Тэгээ дээрэс нь энд гол булган өөр гэдэг байхгүй. Яг бол хэрлэн гол ихэд тогтуухан тийм. Тэгээд одоо айхт тунгалаг шүү биш нэг тийм зөөлөн илстэй. Дотор нь ороод явхад энэ төр бол одоо бас их даагүй сайхаж одоо энэ хэрлэн тийм байдаг. Сэлэнг бол айхтар хурдан урсгалтай. Хойлорсол ийм айхтар байдаг. Тэгээд одоо нэг усны гүнийг мэдхгүй байж эрэг дээрээс үсгэрдэг тохиолдол байна. Тэгээд одоо гэмтсэн тохиолдол байдаг шүү дээ. Би нэгэ хуураад усантай завил сууж яснаа ийм гүнзгий байна гэд үсрэгээд нэг найзаагаа гэмтээсэн. Зүг амын нуглаайцсан ийм тохиолдол байдаг. Тэргээд энэ гол дагсан одоо энэ гол дагаад ингээд байгаа энэ бүсчлэлт бол би бодож байгаа юм л ингэж л бодож байна. Машин тэргийн нэг тийм тавьдаг газартай болгомоор. Тэгээ майхны өөр газар барьдаг. Тэгээд ерөнхийдөө машиныхаа хажууд байхгүй юмнаас жоохон хоол байгаад ирэхдээ хүмүүс дороо нүүдэг байхгүй. Тэгэхгүй нэ машинтайгаа ингээл бүх юмтайгаа байгаад уламжлалт тухлаад сантааж гаргаж ирээл ороож гаргаж ирээл ингээл тэгэл машинтайгаа гол дахиал дэлгүүр дахиал ингээд тэгэхээр яг нэг юм майхан цон юм тэгүн барьж өгөөд машины зогсоолны ягаад нийтийн 0 тавиад ингээд хогийн зүйн харин тэр угаацын насгах газрыг хүртэл ингээд яахгүй бол бургас булганы цаагуур ороод ингээд яхлаарай дуртай хэвдэж тэр бургасан цаана байгаа хүн тоогоо юм бариад тэр хогийн зэг рүү явна гэж байхгүй байдаг байхгүй. Тийм учраас би нэг тийм тоочны том газруудыг 4-5 газрыг бүр тогтжуулаад тэгээд тэрэн дээр майхан барьдаг. Тэгээд тэнд зохисны хэрэглээний халуун ус нь байдаг. Хүүхд одоо хэрэглэх хэмжээний одоо тэр босод төрлийн юу л вэ те бүхэл юм байж гулгуурын тоглоом одоо заавал усанд орох биш. Ийм байна. Тэгээд уртан сэргэл ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд дараах зөвлөмжүүдийг өгмөр санагдаад байна. Нэгдүгээр хүүхдийг усанд оруулж ийнгээд задгаа усанд оруулаад. Тэрнийг бол зориултын байн сав авааж байгаа. Одоо хийлдэг одоо бассейн шиг зүйлийг авааж байгаа усанд оруулаад тэгээ өөртөө хараа сууж юмараа. Энэ эмээнэр их гоё штэ. Хүүхдээ авааж бүсээр уйчаад тэрнийг ганнаас уйчаад өөрөө нэг жижиг сандал тавиад хөлөө усанд дүрцсэн. Найдвартай хараа сууж идэг байхгүй юу? Тий. Гэтэл нэг залуу хүмүүс бас хүүхдэд анзаарахгүй байна. Дээрээс нь их эрэг өндөртэй газар одоо майхнаа бариад тэгээ хүүхдүүд нь бөмбөг хөөж явж байгаад голын ус руу орж явждаг. Энэ голын усын гүнийг мэдхгүй. Усыг үл ерөөсөө хүүхэд маш сайхан гоё зүйлүүд талаас нь хардаг байхгүй. Тэрнээс биш тэр аюултай гэдгийг бол огт мэдхгүй. Тийм байдаг учраас тэр хүүхдүүд нөгөө бөмбөгөөнийг хараасгүй сүүлийн 2 тохиолдол ерөөсөө таавчны хараасан шүү дээ. Таавчгаа усанд дурсахад авах гэж байгаа тэгэл асуудал үүснэ. Эхлээд нэг дунд насны хүүхэд таавчгаа урцгаад тэгээ явахт нь араас нь орсон байгаа. Даас нь тэр хүүхдийн араас аав нь орсон. Аавынх нь араас том ах нь орсон. Тэр айлын хүүхэд том хүүхэд нь тэгээ гурвдаа живж яхад найрын зав тэргүүлийн бүрэлдэхүүн их ойрхон явж таарад амин аваад бүгдийн сайхан гаргаад ирсэн тохиолдол байна. Одоо нэг таавчгийн үнэтэй 3 ам байна гэсэн үг шүү дээ. Ер нь таавчгийн араас бөмбөгний араас орсон тохиолдол маш их бий. Ерөөсөө л аваад үзэхдээ таавчиг бөмбөг арх. Дөрөвдөх нь нэг эрдэж том машинуудтай одоо офроуд төрлийн машинуудтай гол усыг гатлах гэж яваад яг том машинууд гараа авчиж байгаа. Гуруулаа дөрүүлээ ингээд гэр бүлээр явж штэ. Тэгээд төрөл төрлийн машин унтсан.
Тэгмүүд том апробод машинууд нь гараа авчингууд араас нь харьяар ч юм уу араа гэсэн гээд нэг юм машин дагаж ороод тэгээ урсчдаг. Тэгэл асуудал үүсдэг. Тэгэл болохоо байгаад хүүх шуухтай байна. Машин дэрэгтэй урсч явна гэдэг юмнууд байдаг. Яа, машинтай урсна гэдэг чинь өстой амар сонсогдож байна. Одоо тэр урсж байгаа тэр чинь машин ч өөрөө тодорхой хэмжээний жин мастай. За тэгээд дотор нуус хүн байгаа гэхэр чинь баг хэдэн тонн гараа авчиж байгаа юм дий. Тэгэхээр энэ урсж байгаа зүйлийг яаж тогтоож байна? Тэгэл ингээл машин чинь эргэлдээл урсаал дээр нь хүнтэй байна. Зарим нь урсахгүй мөртлөө ингээд урсгалын доотлын дугуйных нь доод хэсгийг ингээд урсгал ингээд ухаад хазаалгаад эхэлдэг байхгүй. Хилцтэй газар байх юм бол хазаалгаад эхэлнэ. Тэнгүүд нь аюулгүй байл алдагдал нөгөө хүмүүс урсруу унчих гээд эхэлнэ. За ингээл бид хэд чинь давхиж очивол яаж игээл аль болох дүт зам юу байна. Аль болох яруу хурдан дахиад авчдаг. Гэтэл нэг юм байдаг шүү бас. Дуудлахаар явж байгаа энэ тээврийн хэрэгслүүд гэрлэн дохио дуудахыг хавцруулан ажиллуулж явж байгаа тохиолдолд иргэд заавал зам тавьж өгнө. Эдгээр чинь хуурамч дуудах гэж юусоо байдгүй. Энэ машиныг асгад л GPS нь хаана тэр 24 94 ч юм ийм дугаартай машин хаана асж байгаа юм. Хаашаа явж байгаа энэ дуудлаганд явж гин үү, урсгал сөрөж гин үү, хэдэн километр цаг урт явж байгаа гэдэг бүгд нь харж байгаа шүү дээ. Хяндаг хүмүүс байгаад байж мэд. Тэгэхээр бидний урд бөглөрөө энэ төр байх юм бол мэдээ шургуулсан төвдөөс чинь гээд зохицуулснаар байж байгаа шүү дээ. Чи ингээд за замаа татаараа тэр машин тэнд явж байгаа, тийш дуудланд явж байгаа гэдэг ингээд явж байгаа. Тэр ингээд дуудланд явж байхад эмэгтэй жолооч нар машиныхаа дугаарыг мэддэг шин. Эмэгтэй ч гэлдэггүй ер нь эрэгтэй ч тийм бай. Яагаад гэвэл номерын хязгаарлалтаас болоод хүний машин унаад ажил амжилттай гарчдаг. Агуул нөгөө өнөөдөр том дэрэгтэй явж исэн маргааш жижиг дэрэг болго унаад гарахтаа номер марчдаг. Тэгээд нөгөө олон машин сольж унах, хүний машин унах ийм тохиолдлууд нь төрөл зам тавьж өгдөг. Араас нь бид чинь номерыг хэлээд. Тэгээ болохгүй зам тавьж өгөхгүй байвал маркийг хэлж байгаа байхгүй. Тийм машинтай хүн тэгээд өгөөч баруун зүүн шах гэдэг. Тэгээ эмэгтэй хүмүүс их хвчтэн номероо мэддэг юм дөө. Зөндөл дуудланд явж штэ. Тэгтээ ч тэгээд номероо мэдхгүй бид араас нь ачаал хашиж чаддаг. Ер нь дуу дохио гэрлэн дохиотой машин гээд дуугараад ороод ирвэл хоёртынхаа толинд сайн хаана. Тийм шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр голын толийг эмэгтэйчүүд нүрээ будах гээд дөөлөг харуул тавьчихдаг юм байна тий. Тэгээ яг тэр машинууд хаашаа ханарж байгааг тэр голын толиор харах хэрэгтэй шүү дээ тий. Аль талаар нь ирж ийн гэдэг тэггүй тэгээд ингээд байж идэг хөөх. Тэгээд амар чанга замаа чөлөөлөх хэрэгтэй. Хөгжим тавьсан байдаг. Тэгээд дээрэс нь ерөөсөө тэр голын толиос араас ирж байгаа машинаа харж чаддгүй юм дээ. Тэгээ бид хэд ч нь бол тэр уулын дүрмэндээ бол замын хөдөлгөөний дүрмийн дагав аврах ажиллагаа зохион байгуулалт гэж байгаа юм л да. Гэтэл нэг олон жил аврах ажиллагаа явуулах чинь харамсалтай нүд байдаг. Жохон цаг алдсан. Бүгд л тагдлаас болоод нэг 10-20 минутын ч өмнө юм уу яваад очисон бол цус алдалтыг нэг зогсоож яг л том төмөр тавьчуулсан тий автобусд настай тийм байдаг байхгүй. Тэгэл ингээд дуудгана гээл одоо дахиад очиход дөнгөж саяын бургаснаас барьж байгаа тэгээд гараан дийлэхгүй алдчихлаа. Машин хажуугаар унаад хүн урсаа авчлаа гээл ийм юмуд байдаг учраас л бид чинь ингээл минут секундтэй л уралдаад. Тэгэл тэр нэг сүр команд гэж байгаа шүү дээ. Сүрээ явчих. Алуу давхарлаа явчих гээл голоо явчих гээл ингээд хоёр тийш шахуулаа голоор нь явж гин сөрүүлж гин. Гэтэл яг тэгээ явж хагаад аваар осол хийх юм бол тэр сүр команд өгсөн даргал хариуцлага хүлээдэг. Тэр явж байгаа жолооч хариуцлага хүлээдэг. Бас нэг юм нэг биш удаагийн юм тохиолдол зөндөө бий. Тэгэхээр одоо бид бүгдийг ингээд нэг дуу дохио ажиллуулаа гэрлэн дохио бид бүгдийг гэлтгүй л дээ. Ер нь бүхэл төрлийн дуу дохио гэрлэн дохио хавсран ажиллуулж явж байгаа тээврийн хэрэгсэл явж ивэл заавал дамжина. Тэр цаанд нөгөө ямарваа нэг яг тэр хүнд юм болох гээд тэр хүмүүс өөргөө аль болох аварчих гээд л тэгэл одоо яарал твжээл юм шүү. Тэгэл явж байгаа юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм л. Төрөнд та аяллаа тавчгийнхаа араас хоёр тохиолдол гарсан дээ. Хилд бөмбөгнийхээ араас орж байна. Танаа онцгой байдлын ерхий газраас гэсэн байнгын одоо сэрэмжлүүлж байгаа нэг зүйл нь бол нөгөө хийлдэг гуудаас хийлдэг тоглоом эднэрийг одоо гол усанд битээ авч яваач битээ хүүхдэд тоглуулаач гэд. Одоо энэ зууны хувьд энэ байдал ер нь хэр байна? Ер нь бас энэ дээр бас нэг юм чи миний ойлголтоор бол нөгөө хийлдэг гуц ч юм уу нөгөө бид нэг кино дээрээс ингээд харж байгаа шүү дээ. Эн чинь ерөөхдөө тогтун усан дээр зориулсан бассейн ч юм уу. Гэхдээ тогтун усан дээр ч бас хоригдсон зүйл байхгүй. Гэхдээ нөгөө яг бол том хүн чинь тэнцвэртэй байдлаа бас хадгалж чаддаг байхгүй. Гараа ингээд дэлгээдээ улаалцаад ингээд дээр нь хөвтөөд хазаавал ингээд ерөнхийдөө жоохон тогтуухан давлгаа үүсгэдэггүй
тийм юм дээр тогтоохон байхад хэрэглэж болно. Гэтэл хүүхдүүч нэгэд хөдлөөд ингээд ирэхдээ л доороос нь гуцна гараа явчихж байгаа. За хийлдэг гудс байна. За хийлдэг тоглоомод нөгөө янз бүрийн дотор нь ороод сууддаг тий. Гараа ингээд тэгэл хүүхд ингэж байж байгаа л гараа өргөөд доош сугарчдаг байхгүй. Тэгээ манайхан чинь хийлдэг тоглоом унуулсан гэдэг нөгөө хун мөн тийм юм унуулчаад 100 ягаар уяад орхичдаг. Тэгвэл ингээд эргэлдээд дор нь хийдэг байхгүй. Тэгэл хүүхд байхгүй нэ тэргээл. Сайн нэг ороо бид ээлжнээс одоо эргүүлээс буугаа байжсэн гинтний хүн дахиад ирсэн. Яаваа гэж 3-3 хүүхд маань байдаг. Фүү. Гүй болоо юу гэсэн үг юм бэ гэж майхан барьжсэн чи 3 хүүхд байдаг. Одоо яах өмдөнд байна гэлээ. Тэгэл бид одоо тийшэл божигноо давхилаад яваад очив. Тэгсэн чинь 10 гаруй насны залуучууд байна л 14 5-тай дээдлэн. Тэгсэн чинь гол гараад түүгээ явцсан байхгүй. Тэг гэр орныхаагаа ингээд арилуул ашиглаад тэр хавийн хүмүүсийг бүгдийг сандаргаад л нэг хүн ингээд гүүгээл те алаа ингээд 3 өндөр хүүхд харагдсан уу ярьсан уу гэл хүн гүүхтэй чинь тэнд амарж байгаа хүн амт чинь бүгдээрээ л нийлээл хайгаал гээл. Тэг голороо л нэг юм болж байгаа юм. Тэгэл ингээд бүү юм бол. Тэгэхээр нөгөө нэг энэ эцэг эгчийн хараа хяналтаасаа бас давцсан тохиолдол зөндөө байдаг. Үгэнд нь ордог. Тий. Болоо наач шир урхалтай урцгалтай байна орж болохгүй гэдэг хат нь өөрсдөө дур мэдээ орж ивчдэг. Ийм тохиолдол байдаг. Энийг л бас энэ залуучууд бий зориулж өсвөр насны Ерөнхийдөө энэ одоо ингээд чичийн сургууль цуглана 8 сарын ерөнхийдөө 10-аас хойш л ер нь цуглаж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ байр савндаа орно байрны хувцсанараа авна гэж ирцгээж ин. Тэгэл ирээд ирэхдээ л анги хамт олнороо гол ус руу явдаг. Тэгтэл аль болох л гол уснаас хол байгаад л тэр найз нөхдөдөө бас уулзаагүй удсан бодвол тэрнийг бас нэг юу яачдаг. Баяр надад тэмдэглэж байгаа нутгоорноос авчсан хайргаа хувааж өгч байгаа бол энэ завт эргүүл явган эргүүдийн зөвлөгөө зүудэмжид дагараа гэж хэлж. Олон залуучууд дарваад усанд орох дээр бас аюултай шүү дээ. Актер юмнууд гардаг. Тэгээд дээрэс нь энэ тухуулгол маань бас олон хүн энэ гол усны эргээр амардаг учраас ус руу их юм шиддэг. Шил тойлын дотор байдаг. Тэгээд янз бүрийн машины сэлбэг юмнууд одоо тий дуу муу юу гэдгийг зөндөө юм хөл гараа зүсчих урсчих юмнууд байгаа. Тэгэхээр энэ залуучдыг одоо ингээд бүүн бүүнөрөө дарвдаг байдлаа болоод өгөөч тий болж гэж болохгүй байх л та. Хяналттай ер нь тэгээд юм зохистой тий бас нэг хүмүүс баярлж болно л доо тий яг тэр одоо голоосоо хол тэгээд нэг машин дэргээ унахгүй айруу унахаар үед нэгэн сайхан ирүүл сууж гаад бусдаа хооронд хийж өгчөөд машинаараа буцдаг. Ийм энэ төр баймаар байна. Тэгэхгүй тэгэл бүгдээр ямар ч болооч болтлоо уучаал буцаад машин аваад авчихдаг. Энэ тэгээд энэ замын хамаагүй орж ирдэг. Тэгэл ерөөсө орох газрууд нь одоо замд нийлэх газрууд нь олон байна л. Хөлийн голын дээгүүр, доогуур, баян зүрхийн тавчааны гүүр, наагур, цагуур гэж зөндөл асууд. Тэгэл ингээл нийтийн хөдөлгөөнд ороод явчихж байгаа чинь л аюултай байхгүй. Бид бүгд өөрсдөө зөв яваад байгаа ч гэсэн нэг нөхөр унтаж дахиад согтуу дахиад ирээд мөрөгчгийг асуудал үүсгэж шүү дээ. Зөндөл ийм юмуд бид нар сонсож байна тий. Тийм учраас одоо энэ хүн бол төрсөн энэ сайхан заяанда сайхан зөв яваад үнэхээр мэрэгжлийн хүн биш учраас мэрэгжлийн байгууллагуудын өгж байгаа албан хаагчдын зөвлөгөө зөвлөмжүүдийг цаг тухай бүрдэнд биелүүлчих юм бол аль аль сайхан наадаад сайхан баярлаад гэр бүл бүтэн сайхан байх ийм боломжтой. Та нөгөө ярилцлаганд орж ирэхээ өмнө ярьжсэн шүү дээ. Эрэг рүү их бас ойртож майхнаа барьдаг. Эрэг нь өөрөө ийм одоо нуралт үүссэн ийм хагаралтай байдгийг юусоо иргэд анзаардаггүй гэх тээ. Тэр талаар. Ер нь голын эргээс хэдэн сантиметр одоо хэдэн метр хол байх хэрэгтэй юм бэ? Голын эргээс майхныг 50-аас 100 метрийн зайд гал түлэгч байгаа бол зориултын одоо юун дээр гэдэг ингээ бүр заацсан байдаг шүү дээ. Тэгээд одоо манайхын нэг баярлахаа бодоод байдаг болохоос яг нэг ил гал төлөвл ямар арга хэмжээд тооцоолох юм те зөрчлийн тухай хуулиар хэдэн дөрөв доргуулах юм. Галаа илгүй байдлын тухай хууль дээр эвүүгээ заацсан байгаа юм. Гэдэг юм. Гэтэл одоо голын иргэдээ очиод гал түлж байна. Яг хаврын цагаанд төмөр алж байгаа тохиолдлууд зөндөө байна шүү дээ. Галын илгүүл сахиа хамгаална гэдэг ингээд бид яриад байдаг. Гэтэл галаа түлжээд усаа авах гэж явчихдаг байхгүй. Тэгэнгүүт гал нь тасраад явчихдаг. Салхитай байдаг юм байдаг. Тэгээ одоо нэгэнтэй гал ярьж чадах гал жоох юм хэлж гээл дээ. Галыг одоо хөдөө орнод тэгээд гал түлж байна.
Тэгээд тулгын чулуу салгадаг гэж нэг Монгол ёс гэж ярина. Тэгэхээр нэг халуун чулуунх нэгийг аваад өшгөлөөд зүгээр хуурай өвсрөг өшгөлөг оруулцдаг юм байдаг. Салгаж байгаа нэг гээд. Тулгын сулгаас салгахгүй босож ирдэг гинлээ минлээ гэж янз бүр ил дом юу мохрос өсгөө одоо амдамц яран байдаг. Хэрвээ салгамаар аваад нэгийг аваад нэгэн дээр нь тавьчих дээр л тэг чин салжиж байгаа хэлбэр байхгүй. Чандман байвал тий одоо бид тогоо шангаа тавьдаг чандман биш хэлбэрийг өөрчилчихтэй л тэр чинь 3 чулуу биш тулах цэг нь адагчж байгаа байдал байхгүй. Тийм учраас л нэгэн дээр нь давхарлаад тавьчих. За тэгээд дээрэс нь нөгөө галт хүлээд салхигтэй байгаад гадалчих гээд байх юм бол салхин талд нь нөмөр хийдэг байхгүй. Салхиныхан дээр тэгэхээр галчин хурах хэрэгтэй. Гэтэл манайхан яаж юм гэхэлэр салхиныхан дорд өндөр машин тэргээ тавиад ингээл гал алдахгүйгээр салхинд орон суугаад. Гал тойрч суун гэдэг чинь их одоо үүдийн том ухаан байгаа. Завилж суугаад тэгээд хоёр хүний голын энэ юугаараа салхи орж ирэх чинь яг тогооныхоо доороос хараасдаг байсан байна. Одоо ч хасж байгаа шүү дээ юм байна. Гэтэл манайх чинь аль болох салхийг тавьж өгөөл аль болох дэндийсэн сандал дээр суугаад салхин ихсээд ирэх дээр л галаачих тохиолдол байдаг. Ер нь тэгээд хөдөө гадаа явж байгаа аял зугаалгаар явж байгаа тохиолдолд энэ газан пластик гэдэг зүйлийг хэрэгжилчих юм бол одоо аюу гоё орчин нөхцөл нь сайхан болчих гоё шүү дээ. Одоо дэндэж нь чулгууч харааж болно, хоолоо шийж болно тийм байгаа учраас энэ газан пластик ахын хэрэглээний газан пластикийг хэрэглэх нь зүй тийм үү гэдэг зөв зөвхөстэй хэрэгжилжүүлэх зүй тийм байна гэж. Ингэж хэрэгжилж байгаа хүмүүс олон бий. Энийг бас үүсгэж ерөөсөө болохгүй. Хамгийн гол нь нөгөөд нэг хэрэглээд дууссан газаа аваа явчмаар байна. Үгүүд ингээд цоолоод хогийн цэг дээрээ тавьчмаар байна. Тэгэхгүй тэгээ халуунд нөгөөд нь тэсэдэг. Тэгээ нэг актер хөнөөгөөс үйд болохгүй махад ямарсан тэр хавьдаа бол бас зүгээр байхгүй. Тэгээд байгаар очинд өгж байгаа мөдөл нь өөртөө актер юу. Тэгэхээр бага насны хүүхдүүдийг гэр оронд нь өдрийн цагаар орхисон одоо сэжийн сургууль амарцсан энэ байгаа тохиолдолд эцэг эхчүүдийн хүүхдүүдийг дандаа онлайн байдлаар шалгамаар байна. Видео кол хийгээд тий. Одоо яг хаана ингэж асуухад л гэрийнхээ гадаа байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэл осол гарцсан цаамнаал байлаа сүйд болд нь шүү дээ. Сая л гэрийнхээ гадаа байна гэсэн шүү дээ гэл ингэдэг. Гэтэл найз нартаа ондоо дугуйтай юм автобусын суугаад өөртөө тэгээд тэнийг болтой нөгөө яг хаана нэгт байрны гадаа тоглож найзандаа байна гэдэг. Үндэ бол өөр газар. Тий. Дээрээс нь тэр найзандаа гэдэг үгэн дээр нэмээд хэлгээд нэг юм болсон. Айлын хүүхдийг цуг авчирчаад мартцсан тохиолдол байгаа шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тэгээд хүүхдийн найзыг одоо ингээд гол явуулах зэрэгт нөгөө хүүхдийн найз загаа явъя энэ дэрэгт нь аваад ирсэн байгаа. Тэгээд тавруулж моглуулж яхаар хүүхдүүдээ л анзаараад байсан тус нөгөө дүү найз мартцсан байсан тийм тохиолдол гарсан шүү дээ. Энэ хоёрс айгу хэцүү тохиолдол ерөнхийдөө бидгүй. Тэгэхээр энэ хол улсыг гатлах ер нь хөдөө орнод аял зугаалгаар явахдаа дараах зүйлүүдийг би хийгээсэй гэж бүр зөвлөж байгаа. Жишээ нь доороо дугуйгаа зүүдэг машин гэж байгаа шүү дээ. Одоо дөрвүүдал тий. Том джип нь. Энэ доороо зүүдэг дугуйг авч дээр ачаан дээр ачих юм уу машин дотор хийж явбал илүү энэ ус руу ороход хөвлөхгүй байх чанар энэ багс. Тэгэхгүй энэ хөндлөн байгаа энэ 5 дахь дугуй шингээд газартайгаа харьцах боломжийг нь багасгаад машин хөвдөж байгаа. Усан дээрээ шууд ингээ хөвөд ороод ичлээ. Архитектийн хавлаар. Дээрээс нөгөө хийдтэй дугуйдод цохилоо онцдог тохиолдол. Замын шорон замын голын хамар өндөр байхад тэрэн дээр хийдтэй дугуйдод цохил машин унгааш цохил байдаг. Тийм учраас энэ хөдөө орнуудад явахдаа тэр дугуйн дээр анхаарай. За дараагийн зүйл нь гол усыг гатлахдаа энэ өвөл цуны гарамыг андуурдаг тохиолдол байдаг. Хангаан бүсийн аймагуд сумууд энэ төр өвөл нөгөө дөтөлж явж мод чулуугаа авдаг зам гэж байдаг. Наанаас замтай цаанаа замтай. Гэтэл маш гүнзгий. Тэгэхээр одоо нутгийн иргэдээс тэр замыг маш сайн асуух хэрэгтэй байна. Энэ голоор гарч болох уу, болохгүй юу? Манайхан ядгүй зүгээр л машиндаа ирдэл орж өвчдөг. Тэгэл 4 м 5 м гүнтэй гол руу орж явчихад урсдаг. Ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энийг одоо бүдээр болтон сум орнтой нь яриад машины дугаарт нь яриад илтэй биш дээ. Бас хэцүү байх. Зүгээр энэ цэрэмжлүүлэх мэдээ учраас ийм тохиолдол гарлаа гэдгийг л бид ярих хэрэгтэй. Тэгээд ингээд голын ирэг дээр яваад очино. Оцсныхаа дараа нутгийн иргэдээс тэр голыг гарч болохгүйгээ асууна. Дараа нь банкныхаа тагийг онгоолгоод тэр дундуур банктай явах нэг хөөсрөл үүсээд хийтэй болцсон байдаг байхгүй банк. Хоёр банктай буюу банк, нэмэлт банктай энэ төр машинууд энэ төр бол
хоосон банкнд хийх хуралдсан байдаг. Тэр нь бас ингээд машины хөлөг чанарыг нэмэгдүүлээд идэг учраас багны тагийг онгойлгох бисгээ хийн гарна. Тэгээ буцаад таглаад бүх цоонуудаа онгойлгоод за тэр голыг гарахтаа өгсөж гарч гэнэ үү, уруудаж гарч гэнэ үү гэдэг юм сайн асууж байгаа гарах. Ер нь тэгээд нэг 20 км дотор гүүр байгаа бол энэ гүүрээр тойрчж байгаарэ л гэж хэлдэг. Тэгээ 3-5 км газар явж чадахгүй тойрог хүмүүс үү. Зам товчлох нэрэлэр тийм ээ. Дээрээс нь машинд амар итгэдэг. Одоо энэ хөтлөгч машиныхаа хүч чадлыг бас үзэх гээд. Чи тэгэж баарддаг хүмүүс бий. Тий. Баардаж ороод нам суулаа. Одоо яах вэ гэж байждаг. Тэгээ одоо ингээд суудсан машинд бол одоо энэ Pajero клубын залуучууд бас их тусалдаг. Land Cruiser клубийнхэн тэгээд Off-road ингээд ийм клубын залуучууд байна л да. Одоо Багнуур гэдэг клубын залуучууд байна. Тэр нь тэр Багнуур дөрөв онцгой байдлын хилцэн ангийн зарагш инх манлагийн залуу тэр Off-road клубыг бас ингээд сайхан залуучууд нийлүүлээд машин дээрээ тоногддог. Тэр залуучууд бас тэр үйл ажиллагаанд оролцож байгааг би бас хэд хэдэн удаа харсан. Цасан суусан, голд суусан, эрэлд яваад өгөөч гэхэд явдаг ийм залуучууд байдаг. Одоо энэ сая голын усны энэ юун дээр бид нар их дэм болоод ингээд яасан бол тэр офроуд танулалтай машинтай залуучууд ирж бодонгийн залуучууд юуны залуучууд ирж бид нар аюул сайхан дэм болоо тий бодохоор гол усын цанаас татах чангаахын юмнуудыг дэм болоод ингэж байгаа. За дээрээс нь машин дээрээ байна гэж дуудлага өгнө. Очоод машин дээр байгаа хүнийг авчдаг. Тэгэнгүүт машинаа гаргуулъя гэдэг байхгүй. Гэтэл манай энэ бидний зат эргүүл ягуун эргүүл хэрэгжилж байгаа машин маань машин чирэх хэмжээний чадамжтай машин биш. Яг тэр зүгээр л адилхан л нэг джипгээ харагдаж байгаа боловч нөгөө суудсан машин усан дотор байгаа машин маань баг өөрийнхөө жинтэй адилхан хэмжээний жингээр татчихж гарах хэрэгтэй болчихж байгаа байхгүй тийм 3.5 1.8 тонны жинтэй бол ахаад 1.8 тонн нэмэгдэж чинь гэсэн усан суугаа шавар суудж байгаа учраас тэгэхээр нөгөө манай машин татах боломж. Тэгээ иргэдүүд яадаг вэ гэхээр та нар хүний аварч юм бол одоо хөрөнгөний аварч үг гэдэг. Ойлгохгүй. Тэгээ энийг ойлгохгүй байна. Тэгэхээр энийг бол бүр тусгайлан хэлэх гэдэг. Эд бүгдүүд хүнээ л аврах хэрэгтэй эхлээд. Тэгээ дараа нь тэр зориултын машин тэрэг нь ирээд татах холбох юм байвал харин бид нар орж холбож татаж өгөх тэр юмуудыг хийж өгнө. Тэгээ бид нэр татж чадахгүй учраас тэгэл ингээд тийж яаж чадахгүй ч тэр машин хийж татаад дийлэхгүй хороос хүрэхгүй учраас тэгэл хүнээ л авчиж байгаа. Тэгээ дараа нь майхнаа гаргуулъя гэдэг хүний гаргуулъя гэдэг юм тохиол зөндөө байна. Гэхдээ энэ дээр л би бүр арай өөр байдлаар За зочин оролцсон ирсэнд баярлалаа. Бидэнтэй хамтас эрхэм мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Ураагүй дуу бас бүлгийн Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг байлаа. Маргааш цагтаа иргэд уулзцгаая.